За тэгэхээр манай ардын нам ер нь бол нэг хүний эрх хэрэгчлөө ярих тал дээр ер нь хойрог байдаг нам л да. Ер нь ард түмний төлөө ярих, тэрний төлөө дуурах, тэдний эрхчлөөг хангах талаар ер нь ярьдаг нь. Тэрний жишээ нь бол сая Даваасрын гүшүүн байна л да. Тэр эрүүгийн хууль дотроос зөвхөн дарга нарт, улс төрч нарт хэрэгтэй нэгэн заалтыг нь иш татаад энэ хойшлуулахыг дэмжиж өгүүлж. Өөрөөр хэлбэл намайг гүтгэжнэ. Намайг дуртай хүн гүтгэнэ гэдэг өөртөө л хамаатаа тэр заалтайгаа хилчээд тэгээ буцаад энэ эрүүгийн нөхцөл байдлыг тэр одоо сайжруулсан ард иргэдийн эрхчлөөний төлөө энэ хуулийн концепц нь явж байгаа тэр хуулийг эсэргүүцэж байна л да. Тэгэхээр энэ дээр бол харамсаж байна. За хууль зүйн сайд Бямц цогтын хэлж байгаа хоёр тоо байгаа. 1500 гэдэг бол худлаа тоо. 1500 одоо хянагчийг тэр шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нэмж авах ёстой гэдэг тоо бол худлаа тоо. Энэ хуулиар тийм олон хянагч гарахгүй. Энийг бол их хурлын чуулган дээр болон Бангар оны хурлаар хэд хэдэн удаа давтаж хэлсэн учраас энэ тоогоо хариуцлагатайгаар Ардс намын бүлэг тайлгнах ёстой. Дээрээс нь 93 тэрбум төгрөг гэдэг бол бас худлаа тоо. Ягаад гэвэл 1500-тайгаа уйлдаж гарчиж байгаа тоо учраас энэ бол худлаа тоо. Тийм учраас их хурлын чуулган дээр Бангар оны хурал дээр засгийн газрын гишүүн оржиж худлаа тоо хэлж энэ ард иргэдийн толгойг одоо эргүүлж ийм устдар хийж болохгүй гэдгийг бас энд хэлье. Хоёрдугаарт нь засгийн газрын үүргийг бол үндсэн хуулийн 38 дугаар зүйлээр бол бүгдийг одоо тайлбарлаад өгсөн байгаа. 38.2-1-д үндсэн хууль засгийн газрын үүрэгд бол үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг улс төр орон даяар хангаж ажиллах, биелүүлж ажиллах гэсэн ийм одоо үүрэгтэй. Гэтэл энэ засгийн газрын харьяа байгууллага хууль зүйн яам батлагдсан хуулийг Монгол Улсын хурлаар батлагдсан хуулийг тэр харьяа байгууллагууд нь хэрэгжүүлэхгүй гэдээ орж иж байна. Энэ бол нийгэмд маш их буруу жишгийг тогтоож байна. Одоо улсын төсвийн тодтоглоор одоо татврын нэлээд олон татваруудыг нэмэгдүүлж байгаа. Гэтэл одоо жишээ нь сургууль зохион байгуулах ёстой гэж байна л да. Жишээ нь татврын байгууллага бид нар сургуультаа зохион байгуулаагүй. Тийм учраас 1 сарын 1-нд хэрэгжүүлэх хуулийг хойшлуулна гэдээ ороод ирэх юм шүү дээ. Ард иргэдэд сурчлаагүй гэж байна. Гэтэл зайсанд амьдарч байгаа 150 м2-тай байр эзэмшдэг хүн би надад энэ хууль сурсагдаагүй учраас би татвараа төлөхгүй гэдэг тийм жишгийг энэ нийгэмд бий болгож байна л да. Энэгээрээ л аюултай байгаа. Бусдаар энэ хууль бол 7 сарын 1-нд хэрэгжинэ үү? Одоо жоохон одоо их бол дарга жоохон эрг зөрг гаргаад 4 сарын 1-нд хэрэгжүүлнэ гэдэг бол эдний энэ бол хугацааны л асуудал. Тийм учраас энэ эрх зүйн нөхцөл байдлыг хөндрүүлж байгаа энэ одоо арга хэмжээг татж аваач. Одоо 9 сарын 1-нд хэрэгжүүлж болдгоо бол энэ хуульчин батлагдаад 9 сар болцсон байна. Дахиад одоо 1 сарын 1 Батцан гишүүний хэлсэнчлэн 1 сарын 1 юм уу? Болохгүй бол тэр 4 сарын 1 ч юм уу? Хугацааг наашлуулах талаар арга хэмжээ аваач гэж хүсэж байна.